Энэ удаагийн сэдвээр болохоор Японы магистрийн сургуулийн ерөнхий тогтолцоо нь ямар байдгийг. За тэгээд ямар төрлийн хүмүүс ерөнхийдөө магистраар суралцдаг. За би өөрөө магистраар ямар зорилготой магистрт суралцсан. Тэгээд ямар үр дүн гарсан гэдэг талаар ярья гэж бодож байна. За нэгдүгээр сургуулийн тогтолцооны талаар гэх юм бол бакалавр гэж байгаа тийм. Бакалавр болохоор гакуши гэж нэрлээд тэгээд магистрийг шүүши гэж нэрлээд тэгээд докторийг хакуши гэж нэрлэж байгаа. За бакалавр төгссөн хүмүүс ямар хүмүүс магистраар суралцаад байна вэ? Магистр доктороор суралцж байна вэ гэхээр ерөнхийдөө хоёр ангилагдаж байгаа. Нэг хэсэг хүмүүс нь болохоор судлаач болох зорилготой. Үнэхээр судалгаа их сонирхолтой хүмүүс. Судлаач болох, зайл эсвэл багш болох, зайл эсвэл хуульч болох тийм сонирхолтой хүмүүс. Судалгаан дээр илүү төвлөрч байгаа. Ирээдүйд судлаач болох тийм зорилготой хүмүүс хэсэг хүмүүс. Нөгөө талд нь болохоор зөвхөн ажлын байраа илүү сайн ажлын байран дээр очих тийм зорилготой хүмүүс, карьераа ахиулах гэсэн тийм зорилготой хүмүүс байгаа. За энэ судлаач болох хүмүүс ч гэсэн мэдээж карьераа ахиулах зорилго байгаа ч гэсэн энэ нь бол судлаач болох хүмүүстэй харьцуулах юм бол тийм гүнзгий судалгаа хийхгүй гэсэн үг. Арай практик талдаа онл практик хослуулж суралцаад тэгээд магистр төгсөөд удирдлагын албан тушаал дээр очих юм уу те илүү сайн албан тушаал дээр очих тийм зорилготой хүмүүс ийм ялгаа байгаа. Тэгэхээр ирээдүйд судлаач болох сонирхолтой юм уу? Аль эсвэл зөвхөн карьераа ахиулахын тулд магистр сурж байгаа юм уу гэдгээ эхлээд сайн тодорхойлох шаардлагатай. За эхлээд тодорхойлсныхаа дараа ингээд тодорхойлчингууд магистрийн сургууль чинь төсөлтийн сургууль чинь аяндаа тэрэнд чинь тааруулсан юм тогтолцоотой байдаг. За жишээлбэл судлаач болох сонирхолтой хүмүүс бол дайхгүй ингээд төсөлтийн сургуульд суралцаад явдаг. Эсвэргээрээ зөвхөн карьер ахиулах практик онлыг зэрэгцүүлээд 2 жилийн хугацаанд суралцаж өөрийгөө хөгжүүлээд тэгээ буцаад ажлын байран дээр очих хүмүүс зориулсан Сэммон Шүкү дайхгүй гэдэг ийм магистрийн сургууль байдаг. Тийм тодорхойлолттой сургууль. Тэгэхээр энд нь болохоор ямар сургууль вэ гэхээр ихэнхдээ бизнесийн сургуулиуд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа ажлын байран дээрээ ирээдүйд тушаалаа ахиулах менежер хийж ялаа гэж бодоход ахлах менежер болох ч юм уу те бага илүү сайн удирдлагын албан тушаал ахих сонирхолтой тийм хүн байх юм бол 2 жилийн хугацаанд бизнесийн сургуульд суралцаад тэгээд ажлын байран дээр буцаад удирдлагын албан тушаал дээр очдог ч юм уу те ерөнхийдөө Сэммон Шүкү дайхгүй буюу тэр бизнесийн сургууль боловсролын чиглэлийн тийм системтэй сургуулиуд ерөнхийдөө байдаг. Тэгэхээр систем тогтолцоо талаасаа ч гэсэн тэр зорилгот нь хамааруулаад төслийн сургуулийг юм хоёр ангилчихсан байгаа шүү гэдгийг бас ойлгоосоо гэж хүсэж байна. За тогтолцооны хувьд бол ийм байна. За миний хувьд ямар зорилготой магистраар суралцсан бэ гэхээр ерөнхийдөө ирээдүйд бизнес эрхлэх сонирхолтой бизнесийн салбараар өөртөөгөө адилхан карьер хөгжиж байгаа тийм хүмүүстэй хамт суралцах, бизнес хамтрагчаа олох гэсэн ийм зорилгоор магистрт бизнесийн сургуульд илсэж орсон байгаа. Тэгэхээр мэдээж тийм зорилготой орсон учраас хүрээлд байгаа хүмүүс маань ч гэсэн дандаа бизнес хийх аль эсвэл менежмент удирдах албан тушаалд ажилладаг хүмүүс хамт суралцаж байсан. Тэгэхээр нэг талаараа танил тал нөгөө талаараа яг бизнесийн талаарх онлын мэдлэгээ ахиулаад явах гэсэн ийм давуу талууд надад үүссэн. Тэгэхээр миний зорилго бол судлаач биш 2 жил магистр сураад тэгээд бизнесээр эрхлэх мөн ажилд орох албан тушаал ахиулах гэсэн ийм зорилгоор магистрт суралцсан. За магистрт суралцсны дараа миний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр мэдээж дайхгүй энэ Сэммон Шүкү Гакуин гэдэг бизнесийн сургууль нь Сэммон Шүкү Гакуин гэдэг нь болохоор ерөнхийдөө нэг мэрэгшил зэрэг маягаар тодорхойлогддог Японд бол. За Японы хэлний JLPT 1-2 гэдэг Шикаку гэж нэрлэдэг тэр зэрэгтэй адилхан бизнесийн удирдлагаар төгссөн гэсэн юм зэрэг болгож олгогддог. Тэгэхээр энэ болохоор эргээд ажлын байран дээр очиход маш давуу тал болж өгдөг. Тийм бизнесийн удирдлагын зэрэгтэй учраас бүх суралцаагүй хүмүүстэй харьцуулах юм бол удирдах албан тушаалд ажиллах чадвартай гэж дүгнэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр тийм зорилгоор тэр ч талаасаа би эргээд ажлын байран дээр очиход бол
өмнөдөө харьцуулах юм бол маш сайн илүү сайн ажлын байранд очиж чадсан. Нөгөө дээгүүр албан тушаалын хувьд ч гэсэн өмнөдөө харьцуулах юм бол хамаагүй агсан ийм үзүүлэлт гарсан. За хоёрдугаар гэх юм бол бизнесийн сургуульд суралцж явах явцад практик болон онлыг ингэж хослуулж суралцдаг. Тэгэхээр ямар хүмүүс суралцж байна вэ гэхээр хэд одоо судалгаан дээр төвлөрсөн хүмүүс биш, өөрсдөө бизнес эрхэлдэг бодитоор одоо бизнес эрхлэнгээ магистрт суралцж байгаа хүмүүс манай ангид тийм хүмүүс олон байсан. Тэгэхээр тэр хүмүүстэй ингэж нэг анги болоод суралцсанаар тухайн хүмүүсийн одоо сэтгэхүй, юмд хандах, хандлага тэгээ яг бизнесийг бодитоор яаж хийх гэдэг зүйлүүдийг багш нараас заалгаж одоо онлайн заалгангаа давхар одоо тэгж тэр хүмүүстэй хамт одоо бизнест нь одоо оролцох ч юм уу те хамт судалгаа хийх замаар суралцаад явах ийм боломж надад бүрдсэн. Тэр ч утгаараа би өөрөө ч гэсэн өөрийн одоо энэ сургалтын төвөө үүсгэн байгуулж Япон багш нартай хамтарч одоо монголчуудаа болон гадаад оюутнуудыг илүү сайн боловсралтай болоосай, илүү сайн ажлын байран дээр очиосай. За Монголд 4 жил эзэмссэн тэр боловсрлоо энд илүү ахиулаад тэрийг одоо орхигдуулалгүйгээр илүү сайн ажлын байранд ороосай гэсэн үүднээс сургалтын төвөө байгуулад одоо амжилттай Монгол оюутнуудаа магистрт элсүүлээд ингэ явж байгаа. Тэгэхээр миний амьдралд бол ийм нөлөө үзүүлсэн. Тэгэхээр та хэрвээ магистраар суралцах талаар бодож байгаа бол за би гэрээдэд судлаач болох юм уу? Аль эсвэл 2 жил суралцаад карьераа ахиулах юм уу гэдгээ маш сайн тодорхой болгох шаардлагатай. За эсвэргээрээ судлаач болсон ч гэсэн карьераа ахиулж чадахгүй гэхээр мэдээж тэр ч гэсэн боломжтой. За Японы ихэнх том компаниудаа доор судалгааны хүрээлэнтэй байдаг. За технологийн компанич бай, хүнс үйлдвэрлэлийн компанич бай, ямар ч салбарын бүх компаниуд, ихэнх том компаниуд дандаа тухайн салбараа ингэж маш сайн судлаачдаар судлуулж ингэж одоо бизнесийг эрхэлдэг ийм одоо системтэй хүмүүс Япон бол ийм байдаг. Тэгэхээр жишээлбэл одоо би хүнсний үйлдвэрүүдэд ашиглагддаг том аврын одоо технологиудыг, машинуудыг манай компани үйлдвэрлэдэг. Тэгэхээр хүнсний үйлдвэрт одоо тийм технологиг нийлүүлэхийн тулд хүнсний талаарх бид бүхэн өөрсдөө мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Тэгэхээр хүнсний талаар гүнзгий мэдлэгтэй хүнсний одоо жишээлбэл одоо дүүбүг хэдэн градуст халаах юм бол дүүбүн доторх анийн бактери устж үгүй болох байж гэдэг юм. За эсвэл одоо хүнсний бүтээгдэхүүнийг одоо жишээлбэл одоо караа гэдэг дахиад шараад хэдэн минутын дотор одоо буцаад хөлдөөх юм бол дахиад доторх нэм бактери үржихгүйгээр шууд одоо шинэ одоо тэр хэлбэрээрээ хэрэглэгчэд хүргэх байж гэдэг юм уу те хүргэх боломжтой байж гэдэг юм уу. Энэ мэтчлийн хүнсний талаар маш олон судалгаануудыг хийдэг тийм судлаачтай хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр судлаач болсон ч гэсэн сайн ажлын байранд орж чадахгүй гэсэн үг. Судлаач болсон ч гэсэн сайн ажлын байранд очих боломжтой гэсэн үг. За тэгэхээр магистраар суралцахдаа судлаач хэлбэрээр явах юм уу? За эсвэл зөвхөн ажлын карьераа хөөх зорилготой юм уу гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. За алийг нь сонгосон ч гэсэн яг алдаад байх зүйл бол байхгүй. Үнэхээр судлаач болох сонирхолтой байгаа бол судлаач болоод тэгээ хувийн компанид ажилласан ч болно. Улсын одоо судалгааны хүрээлэнд судлаач хийсэн ч болно. Тэгэхээр аль нь боломжтой учраас би өөрөө одоо аль замаар нь явмаар юм гэдгээ та өөрөө маш сайн нарийн тодорхойлоод тэрнийхээ дараа магистрийн сургуулаа хайгаарай гэж зөвлөх байна. За энэ мэтлэн магистраар хэлцэгтэй холбоотой мэдээллүүдийг хүргэж байх учраас манай YouTube хуудсыг дагараа гэж хүсэж байна. За мөн магистраар суралцах сонирхолтой Япон багшаас удирдлага авъя. Магистрийн сургуулаа судлуулъя. Ер нь одоо магистраар суралцнаа гэд шийдчихсэн хүмүүс байх юм бол бид бүхэндээ холбоо бариад сургалт бас авч болно шүү. За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.